цаанаа ослохдоо за ингээ баг зэрэг нэг үе байцаа хийгээд за байцаа давс гэж суйлжлаж өгөх гэсэн. Хит их давс хийж болохгүй. Баг зэрэг л. Цаан харуу хэл байцгаа ингээд 2 хуваагаад болоо тавьчлаа. За ингээ баг зэрэг хүндрүүлээд ингээд таваа тавьчих. Будаага чанахта 3 аяга усан дээр тал аяга будаа игээд нэлээд сайн зөвл уртлан чанана. Энэ хэмжиж байгаа аяга нь 200 мг-ийн аяга байгаа. За тэгээ нэлээд шүл багтай юмны ялцгаа юм байдалтай болно. Үнэгээ хөргөө тавьчихна. За тэгээ кимчэндээ орох алим, сонгон, сармас, цагаан газ зэрэг бүгдийг жижиглээд бэлтэн. Энэ бүх орцуудаа түрүүнийхээ будааны цотонтой нийлүүлээд ширхэхгүй болтол нь цотон болтол маш сайн миксердэнэ. Энэ нь хитрхи өвтгөн болоод миксер нь өргөхгүй байвал баг зэрэг цэвэршүүлсэн усаар шингэлж аваад миксердэж болно. Та тэгээ төмпөндөө саяны миксердсэн зуурамгаа хийгээд гүчүүгээр болон загасны усаа нэмж хийгээд утгана. Баг зэрэг ногоон сонгон хийгээд дээрээс нь кимчийнхаа шүүсэн байцаагаа хийгээд сайтар утгана.